За залуусаа. Энэ удаагийн дугаарын хамтын ажиллагчаар ивент тур дадаад аялал хамтран ажиллаж байна. Таны аяллыг найдвартай түнш утас 77 72 89 99. За тэгэхээр кино маань Лондо хот 100 сарын баярын өмнөх үдэш хотын годомж гэрхэн чимэглэлээр дүүрч хүн бүр баярын уур амьсгалд автсан байх авч энэхүү түүхийн баатруудын хувьд амьдрах кимч дардан байсангүй. Энэ бол зүгээр нэг инэдмийн кино бус, харин цөхрөл, шудраг бус байдал, эцэст нь гэр бүлийн нандин холбоо, шудраг эсний ялгалтыг харуулсан сонирхолтой кино юм. Киноны эхлэл хэсэгт бид үйл явдал болохоос 2-7 хоногийн өмнөх цаг хугацаа руу шилжиж байна. Гол дүр болох София бол амьдралын хүнд нөхцөлд амьдарч буй залуу бүсгүй. Гэвч түүнд бусдад байхгүй онцгой авьяас бий. Тэрээр мэрэгжлийн түвшний халаасны хулгайч боловч сайхан сэтгэл ядарсанд нь тусалж задарсныг гөвдөг хулгайч юм. Нэгэн өдөр ажилдаа явах замдаа София годомчны хөгжимчдийг хөөж, дээрлэхэж буй бүдүүдэг рестораны эзэнтэй таарна. Тэрээр зүгээр өнгөрсөнгүй. Нүд ирэмхийн зуур эзний төрөвчийг сөөлж, доторх бүх мөнгийг нь нөгөөх ядарсан хөгжимчдэд хандивлаад цааш алгадаг. Энэ хэсэг нь Софияг муу хүн биш, харин аргагүй байдалд орсон ч хүн чанараа гээгээгүй нэгэн гэдгийг тодтогч өгнө. Софи хотын томоохон их дэлгүүрт цэвэрлэгч болон барааны зөвлөхөр ажилладаг. Түүний ажлын байр болох их дэлгүүр нь 100 сарын үзэгсний худалдаанд бэлтгэн хөт хөдөлгөөн ихтэй байх аж. Дэлгүүрийн эзэн Максвелл Стерлинг бол ажилчдаа боол мэд үздэг. Зөвхөн ашиг хонжоо, мөнгө боддог харгас нэгэн. Тэрээр дээрээс ажилчдаа хянж 100 сар бол бизнес, хүмүүсээ сайн худалдан авт хийлэг хэмээн дээрээс тэднийг ажиглан зогсно. Нэгэн худалдагч ноолуран бүтээгдэхүүн гэсэнд худалдан авах гээд хаанхын ноолур вэ? Монголын тал нутгийн Ямааны ноолур уу эсвэл Швейцарын хуул гэж асуусан ч худалдагч нь 100% ноолур гэж зарж буй бараагаа хаанхих болохыг ч мэдэхгүй. Үйлчлүүлэгчид загнууж буй хэсэг нь тус дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний чанар ямар төвшөнд байгааг мөн эзэн нь зөвхөн ашигын төлөө юу ч хийхээс буцахгүй гэгтгэн. София ээжийнхээ эмчилгээний төлбөрийг олохын тулд арга буюу ажлынхаа хажуугаар дэлгүүрийн агуулгаас үнэтэй бараануудыг нууцаар хулгайж эхэлнэ. Тэрээр хамгаалтын ажилтан Эддэг чадвардаг хуурч бараануудыг авч байгаа нь камерт бичигдэж үлдэнэ. Гэвч энэ бичлэгийг дэлгүүрийн удирдлага биш, харин өөр нэгэн харж байлаа. Тэр бол Ник О'Коннор. Дэлгүүрийн гар утас засвар, технологийн хэсэгт ажилладаг, компьютерийн өндөр мэдлэгтэй хакер залуу. Ник мөн л амьдралын эдрээтэй нөхцөлд байгаа ганц бие аав. Тэрээр цахилгааны мөнгөө төлөх, хүүтэйгээ хамт байхын төлөө өдөр шөнөгүй зүтгэж буй нэгэн. Ник дэлгүүрийн хяналтын камерыг хаагдаж, Софиягийн хулгай хийж буй бичлэгийг олж үзээд түүний ур чадварыг бишрэнэ. Маргааш нь Софияг ажил дээрээ байхад Ник түүн дээр ирж, хулгай хийж буй бичлэг бүхий зөөврийн дискийг үзүүлэн шантаж хийдэг. Гэхдээ түүний зорилго нь Софияг барьж өгөх биш, харин хамтрах байв. Ник түүнд "Хэрэв надтай хамтрахгүй бол бичлэгийг ээж болгоно" гэж сүрдүүлнэ. Эхэндээ София эрс татгалцсан ч оройн нэмлэгт ээжигээ сахиж байхдаа эмчээс "Хагалгаа амжилттай болох боломжтой. Гэхдээ төлбөр нь маш өндөр" гэсэн мэдээг сонсоод арга буюу Никийн саналыг зөвшөөрдөг. Тэдний төлөвлөгөө энгийн хэрнээ эрсдэлтэй байр. София дэлгүүрийн хамгийн үнэтэй эрэлттэй бараануудыг нууж, харин Ник хяналтын камеруудыг хаагдаж үүмэн самуун дэгдэх замаар анхаартыг сарниуж улс мөрөө цэвэрлэх үүрэгтэй. Гэвч 100 сарын хулгай эхлэх үед бүх зүйл буруугаар иргэнэ. Тэднийг төлөвлөсөн газартаа буюу агуулгад очиход үнэт эдлэлүүд аль хэдийн алга болсон байв. Хэн нэгэн тэднээс урьдчилж бүх зүйлийг цэвэрлжээ. Төлөвлөгөө норон унаж тэд юу ч үгүй хоцорно. Маргааш өглөө дэлгүүрт цагдаа нар ирж мөрдлөг явуулна. Дэлгүүрийн эзэн Стерлинг маш их уурлаж хамаг бурууг гимзэмгүй гинэн цайлган хамгаалтын ажилтан Эддэд тохно. Эддэг ажлын байраа орхисон хэмээн буруутгаж хулгайч нартай хамсаатан гэж сэжиглэн ажлаас нь халдаг. Энэ явдал София Ник хоёрын сэтгэлийг ихэд зовооно. Тэдний үйлдэлээс болж гимгүү хүн хохирсонд тэд өөрсдийгөө буруутгахын зэрэгцээ жинхэнэ хулгайч хэн болохыг олохоор шийднэ. Энээгзэгтэй мөчид тэдэнд гинти холбоотон гачна. Энэ бол Максвеллийн эхнэр Синтия Стерлинг. Олон жилийн турш нөхрийнхөө дарамт доромжлол, хууль бус үйлдэлүүдийг төвчж ирсэн тэрээр нөхрөөсөө өшөөгөө авч шударгасыг тогтоохоор шийджээ. Синтия тэдэнд Максвелл бүх хууль бус мөнгөө офис дахь нууц ханы шүүгэндээ хадгалдаг тухай хэлж өгнө. Тэрхүү Сэфэн Кастерлог брендийн өндөр нууцлагтай төдийгүй зөвхөн тусгай бүтгэлтэй хүн л онгойлгох боломжтой аж. Ингээд София Ник хоёр Синтиягийн тусламжтайгаар эцсийн хамгийн том ажиллагаагаа эхлүүлнэ. Энэ удаад зорилго нь зүгээр нэг хулгай биш, харин Максвеллийн жинхэнэ нүүх царайг ичиж түүнийг унгаах явдал байв. Тэд офис нэвтэрч нууц шүүгээ болно. Ник технологийн мэдлэгийг ашиглан хамгаалтын системийг хакт гэж оролдох удавч Сэфэн биометрийн ДНХ сканераар тоноглогдсон байв. Түлхүүр, код, хурууныхээ хуулбарлах аль нь ч нэмэргүй. Цөхрөнгөө барсан мөчөд София санамсаргүй мэд өөрийн хурууга сканер дээр тавихад
ногоон гэрэл асч, Сейф онгойв. Энэ бод киноны хамгийн том цочирдоо мэрбэлт байлаа. Сейф зөвхөн Стерлингийн цусны төрлийн хүнд л онгохоор програмчлагдсан байж. Үүгээр София Мартин бол Максвелл Стерлингийн хууль бус охин гэдгийг үзэгчд болон дөрүүд олж мэднэ. Софиягийн амьдралын зовлон зүдгүүр ээжийнх нь өвчин, Максвеллийн түүнд хандах хандлага гэд өгцүүлийн учир зангилаа энд тайлагдана. Энэ мөчид хулгайн үйлдэл нь гэмт хэрэг биш, харин охины эцгээсээ авах ёстой өв, шудраг ёсны төлөөх тэнцэд болж хувирсан юм. Сейфэн дотор зөвхөн мөнгө бус, Стерлингийн корпорацийн гэмт хэрэгүүдийг нотлох баримтууд мөн хулгайлагдсан гих үнэт эдлүүд байлаа. Софияг мөнгө авч байх үед Максвелл Стерлинг өөрөө орж ирнэ. Гэвч энэ удаад София айж сандарсан ажилтан биш, харин түүний орхигдсон охин гэдгээрээ нүүр бардам тул зогсоно. Тэрээр эзэгтэй хандан ээжигээ хэрхэн зовоосныг болон өөрийнхийнхэн шунал хэрхэн өөрийг нь сүрүүж буйг хийхнэ. Максуд охиноо занх идэх үед цагдаагийн дууд дохио ангинан нэг ухаалаг ахам хийж бүх зүйлийг урдчтан тооцоолон цагдаад мэдгдсэн байжээ. Цагдаа нар ирж нээхтээ Сейф болон доторх баримтуудыг хараад Максвеллийг газар дээр нь баривчлана. Өөрийн бардам зан шуналдаа идэгдсэн дарга, ийхүү өөрийн охин болон эхнэрийнхээ гарт ядагдах хүлээн. София түүнийг баривчлагдаад явж байхад нь дунд хурууга гарган олон жилийн гомдлоо бэлгэдлийн чанартайгаар тайлж үддэг. Киноны төгсгөлд Синтия Стерлинг дэдгүүрийн удирдлыг гартаа авч, авдагчдыг халж, хилмигцэн хамгаалтын ажилтан Эддийг ажилд нь буцаа авч шударгасыг тогтооно. Нэг цагдаатай хамтарч ажилласан тул түүний өмнөх хэрэгүүд цагаатгагдж, хүүтэйгээ хамт айх аюулгүй шинэ амьдралыг эхлүүлэх боломжтой болно. София ээжийнхээ эмчилгээний төлбөрийг бүрэн шийдэж, өөрийн жинхэнэ гарал үүслээ мэдснээр сэтгэлийн амар амгаланг олно. Киноны сүүлийн хэсэгт бүх зүйл ихэж байсан өвөл бааранда София, Ник хоёр уулзна. Тэдний халуун дотны үсэгт нь зөвхөн романтик харилцааг бус, харин амьдралын хүнд бэрхшээлийг хамтдаа даван туулж, бүрэн бүтэн босныг илэрхийлснээр кино төгсөв. Кино туршилт таалагдсан бол лайк дарж сэтгэлдүүлдээгээрэй. First. Өтин саба дараагүйгээд яг одоо саб дарж иймэрхүү төрлийн кино товчлуудыг цаг алдахгүй үзээрэй. Удахгүй бүгдээрээ 100 мянга заах нэ. Вау.